Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Монголын хичээл эхэллээ. Дэвтрээ гаргаарай. Өнөөдрийн хичээлийн сэдэв эсрэг утгатай үг. Хичээлийн сэдвэнд бичээрэй хүүхдүүдээ. За, дараах зургийг ажиглаарай. Эдгээр зургийг ажиглахдаа хүүхдүүдээ шинжээр нь ангилна. Ямар шинжээр харагдаж байна вэ гэдэг ажиглах юм байна. За, жишээ нь атус жижиг төр хоёрын дээр юу гэж ямар шинж байна вэ гэхээр атус нь том, жижиг машин нь жижиг байна. Атус өндөр, жижиг машин нам байна. Хоёр хүүхдийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүүсээр ялгаатай байна. Хар, цагаан, өнгөөр ялгаатай дугуйдсан байна. Ам, агуулг гэж ярьдаг монголчууд олон цөөн гэж ярих нэ өнөөдөр. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн сэдэв болох эсрэг утгатай үг маань томьёо эсрэг жижиг хэлбэрээр нь байна. Өндөр нам гэж ярьж байна. Эрэгтэй, эмэгтэй, хар, цагаан, арга, бэлэг, олон цөөн гэсэн гарч ирэх нэ. За тэгвэл дараах зургаас хүүхдүүд ажиглаад ямар үг үүсч болох нэ гэж зурганд нэрлэе. За, уруудах, өгсөх, өгөх, авах гэсэн үг гарч байна. Өсгөх эсрэг нь уруудах, авах эсрэг өгөх гэж үг үүсэх нэ. За, дараах үедээр үг үүсгээд эсрэг утгыг олоорой. Эдгээр үедийг хүүхдүүдээ бичгээс маш сайн ажиглана. Тэгээд үгээ зөв үүсгэх хэрэгтэй байгаа бид нар. За, асан үгээ зөв биччихв, зөв үг үүсгэж үү гэдгийг хэлснээ шалгая. За, авах сэрэх, муухай хэцүү, босох өгөх, хялбар суух, унтах сайхан гэсэн үг төрсөн. За, эдгээр үгийнхаа эсрэг нь олъё. Авах эсрэг юу вэ хүүхдүүдээ? Өгөх. Муухайгийн эсрэг сайхан. Босох эсрэг суух. Хялбар эсрэг хэцүү. Унтах эсрэг сэрэх. За, тэгвэл энэ хоёрын шүлгийг хамтарч уншъя. Саруул мөнхөг хоёр нь онох эндүрх хоёр. Хар цагаан хоёр нь авах гээ хоёр. Өвөл зун хоёр нь үейтэн халуун хоёр. Төрөх өөхөх хоёр нь бүтэх илтрэх хоёр. За, энэ шүлгийг дэвтэртээ цэвэр сайхан бичээд эсрэг утгатай үгийг ижил өнгөөр ялган дарай. Гэрийн даалгаварт хоёрын шүлгийн жийшлэр өгдөг. Анхаарлаа хандуусанд баярлалаа.